За 3 минут байгаа юм тий. Энэ 25 оны төлөвлөгөө болон мөрийн хөтөлбөрийн биелэлт хамтдаа явж байна уу? 24-с 28 оны үйл ажиллагааны хамтдаа хөтөлбөр. За энэ ер нь их хариуцлагатай ажлыг их хариуцлагагүй цаг үед одоо хилцэж цаг хугацаанд шахагдж байгаад бол ер нь их сэтгэл дундуур байна. Цаашлаад бид нар энэ хуулиа бас өөрчлөх шаардлагатай байна гэж харж байна. Хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийн 16-гийн 1-дээр 4 сарын 1-ний дотор улсын их хурлд одоо өргөн мэдүүлнэ гэж заасан. Харин улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг улсын их хурл 4 сарын 1-ний дотор одоо хилэлцэнэ гэж одоо бас өөр хуулиар зохицуулсан байгаа байхгүй. Тэгэхээр 4-ний дотор өргөн бариад 4-ний дотор хилцүүл одоо 4 сарын 1-ний дотор өргөн бариад 4 сарын 1-ний дотор улсын их хурл хилэлцэнэ гэдэг чи одоо яг яаж гэсэн үг юм. Ер нь улсын их хурлын гишүүд маань яг энэ 3 сарын 13-нд өргөн барьсан энэ гүйцэтгэлийг 3 сарын 12-нд өргөн барьсан гүйцэтгэлийг гар дээр хизээ аваад танилцаад одоо уншиж амжсан уу үгүй юу гэдг нь бас их эргэлзээтэй байна. Сүүлийн 2-7 хоногийн хугацаанд бол энэ одоо чуулганы үйл ажиллагаа чинь гацлаа штэ. Тэгээ цаашлаад өнөөдөр бид нар үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар яг энэ гүйцэтгэлийг хилэлцээд тэгээд одоо дуусгах гээд байна. Их л гурилдсан л асуудал болох гээд байна л да. Гүйцэтгэлийн төлөвлөгөө 50% хүрэхгүй өнгөрсөн оны хувьд. Тэгээ аудитын тайлангаар нь одоо ингээд үнэлгээгээр нь аваад үзэхлээр 160 төсөл арга хэмжээний 86 төсөл арга хэмжээний төсвийг одоо тавьж өгөөгүй. Төсвийн одоо санхүүжилтийг тавьж өгөөгүй гэж байгаа байхгүй. Тэгээ одоо эргээл энэ улсын их хурлын л одоо буруу болж таарах гэдэг юм л да. Тийм юм байхгүй шүү дээ. Засгийн газар өөрөө яаж өргөн барьж байна? Түүнд нь одоо суйрлал тодорхой одоо өөрчлөлтүүдийг хийдэг болохоос шинэ 50% нь одоо бүр хасаад гэдэг ч юм уу. Бүр ингэтэл нь бол одоо бас төсвийг өөрчилдөггүй шүү дээ, төсвийн төслийг. За энэ оны төсөв бол одоо бас нэг улаан ногоонлаа зүргүүд за нэлээд өөрчлөгдсөн байж болно. Гэтэ ер нь бол дийлэнх тохиолдолд бол тэгэл засгийн газраас юу өргөн мэдүүлсэн түүний л одоо хилцээд явдаг штеп. Төлөвлөлтүүдэд өөрчлөлмөр байна. Одоо дагсан тогтоол бид нар одоо бас улсын их хурлаар гаргах уу? Энэ дээр хэмнэлтийн тухай хуулиа одоо хүчингү болгодог санжуу, өөрчилдөг санжуу 5 сарын 1-ний өмнөөс 5 сарын 1-ээр одоо бас зарцуулагдаагүй маргаантай байгаа энэ санхүүжилтийг татдаг асуудал, байнга асуудал үүсгэж байна гэдгийг энэ тайлан дээр ч гэсэн ирүүлсэн байна шүү дээ. Энийг нэг засгийн газар авч үзэхгүй мүү? За 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг бид нар баталснаас хойш одоо 3 дахь засгийн газар үйл ажиллагаагаа эхлэх гэж байна шүү дээ. Энэ төлөвлөлтүүдэд эсвэл тэгээд одоо өөрчлөх ёстой мүү? За 14 хоногийн өмнө хилцэж байгаа асуудлын материалыг гишүүдэд тараасан нэгт. Хоёрт өнгөрсөн 7 хоногт хамтарсан 2 байнгын орооны хуралдаанд товлогдсон байсан. Харамсалтай нь эрц бүрдэгэн учраас хуралдаан хойшлогдоод өнөөдрийг хүрсэн. За хуулиараа чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117-гийн 3-т 4 сарын 1-ний дотор хилцэх ёстой хуулийн залттай учраас өнөөдөр ингэж хугацаанд нь хууль зөрчихгүй тулд хилцэж байгаа гэдгийг нэгт хэлье. За ингээд Ариун Заяа гишүүний асуултанд ажлын хэсгийн 5 номерын микрофон инквайр сайд. Ариун Заяа гишүүн яриад байгаа зүйл бас үндсэлтэй байгаа. Энэ хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, улсын хурлын хяншлалын тухай хуулийн хуулиудад энэ гүйцэтгэлийн тайлан хилцэх хугацаа зөрүүтэй. Цаглбор нэлээд шахагдсан. Жишээлбэл 2 сарын 1-нд улсын их хурлын хамгийн газарт үндэсний аудитын газар хүргүүл учиртай. Гэтэл 2 сарын 1-нд Монгол Улсын нийгмийн эдийн засгийн өсөлт, инфляц, за тэгээд олон индексүүд гар дуусаагүй байдаг. Тэгэхээр дутуу гүйцэтгэлүүд гаргаад өгдөг. Тэр дутуу гүйцэтгэл нэгэнд гаргаад өгчхөөр тэр нь өөрөө үр дүн дээр хэрэгжээгүй буюу дутуу гэдэг ийм үзүүлэлтэнд ороод явцдаг. Яг ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ засгийн газраас бол саналаа өгчихсөн. Энэ улсын их хурлын хяншлалын тухай хууль болон хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль дээр ажлын хэсэг гарсан мөн их хурл дээр ажиллаж байгаа. Энэгээр бид нар цаглуураа нэг сайхан зэгслээд янзалчаад энэ үл ойлголцоод байгаа зүйл их нэг тодорхой болчихно. За энэ дээр нэлээд манай төрийн байгуулалтын байнгын ороо их анхаарад ач холбогдол өгөөд ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас үндэсний аудитын газар энэ төрийн хяншлал хэрэгжүүлэх газар хоорондын энэ үнэлгээнд дээр их жоохон зөрүүнүүд гараад байгаа зүйлүүд. Жишээлбэл одоо бид энэ хөгжлийн бодлого дээр бизнесийн
эрхлэх одоо таата орчин бүрдүүлэнгээ тавьсан байдаг. 25 оны зорилтын дээр байгаа. А гэтэл энэ үнэлгээ хийгдэг буюу тэг гэсэн үзүүл тавьчихж байгаа. Гэтэл энэ бизнес эрхлэх доктортой байдлын үнэлгээг чинь 2 жилд нэг удаа үндэсний аж үйлдвэрийн танхим Монгол Улс их сургуулийн эдийн засгийн сургууль хамтраад ингээд 300 гаруй шалгуур үзүүлэлтээр 2 жил тутам гаргадаг. А 1 жил өнждөг байхгүй юу. Тэгэхээр энэ жил бол 25 он чи үндсэн жил нь таарчдаг. А гэхдээ бид нар төлөвлөгөөндөө бол энэ бизнес эрхлэх төлөвлөгөөг таатаарч бүрдүүлнэ гэдээ оруулсан байдаг. Үнэлгээ байна гэхээр үнэлгээ байдгүй. Үнэлгээ байхгүй хоо үзүүлэлт байхгүй. Гэсэн мэтийн бид нар нэлээд сайн энэ дүгнэх харгачаал энэ хяналт шалгалтын тухай хуулиа тодорхойлох ажлууд нэлээд их тод байгаа нь харагдсан. За баярлалаа. За ариун зай гишүүн тодруулъя. Ер нь үүрэг даалгавраа тодорхой бус өгөх юм бол үр дүн ч гэсэн тодорхой бус гарна тийм үү. Тэгэхээр бүх төвшөндөө энэ үүрэг даалгавраа буюу энэ төлөвлөгөөгөө хэрхэн яаж баталж байгаа юм бэ гэдгийг бид нар иргэн нэг харах ёстой. За бид нар өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийгмийн бодлогын байнгын хорооноос өгсөн үүрэг даалгавруудаа иргэн харж хүчингү болгох үүрэг даалгавруудаа хүчингү болгосон. Яагаад гэвэл өнөөдөр орж ирж байгаа гүйцэтгэл нь хаавьяасаа 2016 17 онд өгсөн үүрэг даалгавруудыг хүртэл үнэлээд байгаа байхгүй юу? Энэ хэлбэрээрээ бид нар үүрэг даалгавруудаа тодорхой болгож байж эргээд гүйцэтгэл болоод энэ ажил нь ч гэсэн үр дүнтэй сайн гарнаа. Ингээд нэгнийгээ хуураад ээж болохгүй гэдэг ийм л зарчмын асуудлыг хэлмээр байгаа. За цаг бага байгаа учраас би чуулган дээр өнөөдөр хүүхдийн төлөө сангийн гүйцэтгэл үр дүн хідэн төгрөг байгаа вэ гэдгийг асуу шүү. Үүн дээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бэлдээрээ. Цаг алга. За үг хэллээ.